Хэлсэн чи манай гэрийн гадаа юу машины гадаа үүдэл могоо байна. Яана энэ таны харж байгаа энэ могоо бол бамбан хошоорт могооны зулцаг. За 30 орчим сантиметрийн урттай хэрвээ энэ хортой могоонд иргэн бага насны хүүхэд ахмад настай хүн хазуулбал за хүлдэж хүрэх эрсдэлтэй. Тэгэхээр иргэний дуудлага мэдээллийн дагуу дөнгөж сая нийслэлийн байгаль орчны алба хаагчид энэ могоог барьж авлаа. Тэгэхээр энэ дуудлага мэдээллийг оролцуулаад энэ оны эхний 6 сарын байдлаар 8 одоо энэ хортой могоог барьж авсан байна. Өдрийн 10-15 цагт Чингэлэг дүүргийн энд могоо гэсэн тулаар ирлээ. Энэ могоо болохоор бамбан хошорт могоо одоо хүмүүс хэлээд байгаа хортой могоо байгаа. Энэ могоо маань болохоор хул шарангтай. Энэ болохоор энэ бамбан хошорт могоо өөрөө бол өнгө төсөөл амьдрах хошноо тааруулаад хувиргадаг тийм могоо. Говийн бүсээс олдож байгаа могоо бол говийн бүст амьдардаг юм бамбан хошорт могоо бол юм хул шарангтай байдаг. Хангаан бүс рүү болохоор хар бараа өнгөтэй болоод ирдэг байгаа. Бамбан хошорт могоо мөн байна гэдэг нь толгой нь хавтгай. Тэгээ нүдний энэ хурд ийм нөхөө байгаа. Энэ ахиа хамрын нөхтэй шиг нөхтэй. Сүүл богинохон. Энэ жил бол харьцангуйс ихт бол яаж 5 сарын дундаас хамгийн ихний могоо. Одоо ингээд уул нь бол яг могооны хамгийн их дуудлага гэдэг нь болохоор 7 сард маш их дуудлага гэдэг байгаа. Энэ могоо маань хотторж иж байгаа тохиолдолд болохоор нэгдүгээрт бол суурьшлийн бүс бол могоо амьдэрдэг учраас цуслагийн бүсийн айлууд руу орж байгаа. Хоёрт болохоор энэ хотын төвийн бүс рүү бол одоо 80 зугаалж байгаа иргэдийн одоо автомашины моторын хэсэг болон ачаа тэшинд дайгдаад докторийн төв рүү орждаг. Тэгээ одоо энэ та бүдний харж байгаа юм зогсоол юм уу? Эсвэл хүүхдийн тоглоомын талбай, автогараж, ногоон байгууламж гэсэн газруудаас илүү болдог. машины ч дугуйд байгаа могоо авчихсан. Хөлөө амтах юм. Тэгээд энэ юу? Могоо. Энэ үд адлага могоо бэ. Нийслэлийн байгаль орчны газрын 72720303 нийслэлийн шуурхай удирдлагын 31 тэг 5 гэсэн дугаарт өгнө. Могоогоо хараад хамгийн гол нь хэрэг боломж байвал дээр нь ямар нэгэн хайрцаг юм уу төмпөн тавиад хүн юм дараад тэгээ дуудлага өгүүлэх сайн. Хэрэг тийм байхгүй тохиолдолд бол одоо могоогоо асаас ажиглаад одоо хаашаа явах нь юу руу орох нь тэрийг хараад дуудлага өгөөд очтол хараа гэж илүү сайн мэддэг. Тэгэхгүй болохоор хүмүүс нэгдмэн дуудлага өгчөөд явцдаг учраас буцаад могоо минь өөрөө нөгөө байнга явж идэг учраас ирэхээр олддгоо. Ялангуяа ногоон байгууламж байгаа тохиолдолд могоо өвс нутгаар очихоор ер нь олдохгүй. Шинэ одоо энэ барилга байгууламжийн ямар нэгэн нөхц өрөө орчих бол энэ могоо минь олддгоо. Тэгээд нэг 2-3 хоногийн дараа очив буцаагаад энд явж байгаад гараад ирдэг. Ахаад ерөнхийдөө бол нэг хороол дотроос могоо хайгаад олдохгүй гэхэд бол 7 хоногийн дараа очив ахаад дуулна хаа ирдэг байхгүй. Тэгэхээр нэг орчноос нэг холдоод байдаг. Тийм учраас бага насны хүүхдүүд бол илүү их анхаарал хэмжтэй байхгүй бол энэ могоо минь мэдхгүй дээр нь гიშгэх барих тийм байдлаар хазуул гэмтэх магадлал. Мөн настай хүмүүст бол бас могоо маань энэ хортой могооны хороор нэлээд хүчтэй нөлөө үзүүлдэг тийм байгаа.